Түүний үүрэг бол сэтгхүүг нь өдөрцөн шигшрийг тайлж аврах явдал юм. Энэхүү даалт хуурын зэрэглэнээс бөгөөд шаримжийн хувьд 2 цагийн хугацаатай хоосон карт нэрийг олгоно. Жүмийн туслах даалт хуурт гайхсан шаримжийн талаар сонсоод бүрийх гайхав. Бусдын чадварыг хууч авахд ашиглаж болох хоосон карт авах тухай бодол түүнийг баярлуулж Юужин түнд туслахаа ихэд Жэхүн зүгээр гэдгийг хишээд эмэгтэйчүүдийг яаштай явж чадахыг хүсв. Тэрээр тэдний чад очинэгээрээ холбож замдаа оноо цуглуулж чадах хэсгээ шалахыг хүсв. Эргэлтэн зогсох Юужин өрсөж бичин алдартай гайхамшигтай дайчин учраас ганцаараа яаж чадахгүй гэдгийг сануулсан боловч манай хүү түүнийг хараад инээн сэрсэж чадахгүй гэж бодож байна уу гэж асуув. Син хэсэг эргэлцсэний эцэст явахыг зөвшөөрч Юужин түүнийг Жэхүнтэй санаж нэгдэж байгаа цочирдв. Уурсан Юужин түүний хэлснээр яваад оноо цуглуулахаа шийдсэн бөгөөд явхасаа өмнө бэртэж гимтэхгүй байхыг санаалав. Тэрээр ойроо яарангүй чичоод Жэхүнийг харсаар зогссон синэв чирч аваад хоёоныг бод нэрэж эсвэл нэрийн шашхыг нь булааж аваад тэднийг олж ирэхийг хүсв. Бүсгүйчүүдийг ясны дараа манай хүү удаан хугацаа шаардахгүй гэж өөртөө шивнэв. Хэдхэн цагийн өмнө хоёо нэрийн ахлах сурагчийг ясныхаа дараа сүүлчийн ялалтаараа нийт 600 тэг оноо цуглуулсан эсгээ бодож байлаа. Тэрээр 2 хоног амьд үлдэж чадсандаа баяртай байсан ба ганцхан хоног төсвөрчөд хангалттай гэдгийг мэдэж байв. Тэрээр 4-р байранд яваа болохоор 1-р байранд яваа хүн ямар хөө байгаагаа хажээ. Түүний хичээж зүтгэс өс хөрөх бөгөөд мөгийн академиас үнийг л хүлээж ясныг тэр ойлгов. Чадвар нь хязгаарлагдсан нөхцөл магагч Жэхүн 1-р орж багаач бас манлайлан гаргасныг хараад тэр гайхав. Гэсэн ч цаг хугацаа өлцсөн тул өөрөө ч бас ярагдахгүйгээр шаргуу хичээх хэрэгтэй гэдгээ тэр шийдэв. Түүнийг бодож явах зур дэлгэцээр дараагийн дүр гарч ирээд түүнээс хувийн гойлт голохыг хүсч байгаагаа долгов. Дарах түүнд үзэл сурчлын чадвараа ашиглаад бахан тасламж хүсэх зүйл байгаагаа хэлв. Үзэл сурчлын нөлөөгөөр хойны нүд гэрэлтгэхэд систем түүний оюун санаанд хин нэгэн халтаж ихснийг анхааруулв. Хүч чадж түүнийг эзэмдэхэд тэр энд юу хийж байгаагаа гайхав. Удалгүй систем түүний оюун ухаан сүйцнийг мэдээлв. Энэ явдлын дараа Жэхүнийг устгах ёстойгоо тэр шууд ойлгов. Одоо цагт хоёрын машир асандас химэх арангийн ур чадварыг ашиглав. Тэр Жэхүн рүү дахин дайрч цавчих гэсэн боловч манай залуу түүний дайрчдыг болгож Хоёрын хэдхэн хоногийн өмнө ийм чадвартай байгаагүй гэж зүн батсан ч дайрт бүрээс нь болцаар байв. Хоёрын танигдхийн аргагүй чадвартай болсон мэд түнд санагдав. Хоёрын бамбагаараа түүнийг тань зохих гэхэд Жэхүн хашаа өсрөн зохиолтоос зайлсхий. Энэ талаан хоёулангийнх нь биеийн хүчээр шийдэгдвэл тэр ярагдана гэдгийг мэдж байв. Тэдний хоорондох зайг холбохын тулд манай залуу салхины хүчээр хашаа төлөвлөв. Салхины хүчээ идэвхжүүлэхэд салхиныг цахиж маш хүчтэй байсан тул хоёр нүрээ бамбагаараа хаа. Гэхдээ энэ нь жүнд бамбагаа буулгахаас өмнө арт тал руу тойрон гарахад хангалттай цаг хугацаа өгсөн юм. Манай залуу түн дээр цавсгааны мас ашиглахыг оршдов. Гэвч түүнийг цахихаас өмнө хоёрын эргэж хараад маш хурдан хөдөлгөөнөөр хашаа гарч өрсөлд хүчийнхөө хөдөлгөөнийг нүдэрээ ч гүйцэж амтахаас өмнө хоёрын биеэрээ төрүүлж хөдөж чадсан тул энэ үлдэж Жэхүнийг гайхшруулв. Өрсөлд хүчин төрөлхийн талдах мэдрэмжтэй бөгөөд энэ нь санснаас нь илүү хэцүү байсныг зүн ойлгов. Үзэл суртлын нөлөөг үгүй хийх нь түүний үнэмшгүй тооцооллын ур чадвараар амархан байх байв. Гэхдээ жин тэднийг харж байгаа нь асуудал байв. Тэр дараагийг харахгүй байсан чадвартай дайчин хоёрын эсрэг юу хийж байгааг харангаа зөвөнөр инээж байгаа гэж тэр таамаглав. Энэ удаад жүн инээн сэрээд бүхний болгоомжгүйгээр төсгөх нь дэндүү харамсалтай гэж бодов. Хэрэг тэд үзмээр байвал тэдэнд шоу үзүүлж өгөхөөр шийдсэн ч тэр шоуг өртөг өндөртэй байх хаамлав. Жэхүн тоглолтоо эхлэхэд багш юу. Юмсыг зүү харж байгаа эсэгтэй гайхав. Магистр хүн атлаа дайчин шиг фронтод толдож байгаа манай залууг итгэмээргүй байлаа. Гэтэл тэрээр өрсөлд хүчин алдартай сууд дайчин хоёрын байсан ч дижих давуу байдлыг авч байв. Талбай дээр Жэхүн цавшхан гинжний уур чадвараа ашиглаж явах шиг харагдав. Юу энэ бүхнийг итгэмээргүй гэж үзв. Магистр хүн дайчныг дийлэх ямар ч боломжгүй байтал энэ хүү яаж энэ зүйл хийж чадаж байгааг тэр гайхав. Мөн энэ нь бол магистрийн замаар явахдаа түүний ухаанд үргэлж чадаатай байсан зүйл байв. Энэ үеэр Жэхүн хоёрыг гэмтээхэд жаан дараа маш их сонирхон харж байгаад гуйж эхлэв. Димишланд хоёрын сэрмэндээ бүхтийхөд Жэхүн түнд ингээдлээ явах бодолгүй байсан ч тэр хатуучтай учир хурдан гэвхий амлав. Эцэст нь Жэхүн багш нарыг харж байгааг мэдчихсэн тул дэшээ харав. Дараа нь тэр гэр бөмбөгний ур чадвараа идэвхжүүлж түүний нөлөөгөөр бүх камерс хорч багш нар талбай харахаа болжээ. Хоолны хянаштын өрөөнд багш Сяки Гён руу иргэн дэлгэцэн юу болсныг асуув. Гэтэл дараах ямар нэг буруу зүйл болсныг ухаарч түүний гартах өдөржлөхийг булан авч видео дамжуулалтыг дахин харуулахыг зөвшөөрдгөө орчдов. Багш Гён Жэхүн тэдний харааг хаахын тулд шившлэг ашигласан болтой гэж дуртав. Гэтэл Жэн түүнийг гэрэл бөмбөг ашигласныг таньж мэдээд Жэхүн иймэрхүү аргаар юм хийхийг хүсдэм болов гэж хангардав. Тэр даруй Сяки багшийг дуудаж арга хэмжээ дуусны дараа Жэхүнийг өөрийнх нь өрөөнд авчрахыг хүсв. Санаа зовсон Сяки дараагаас ийм яруу шийдвэр гаргаж болох эсхийг асуув. Гэвч аж хэдийн төвшөртэй байсан дараа багшийн мөрөн дээр гараа тавиад аж хэдийн ялж байгаарсан байсан сонсогч Жэхүн яагаад тэдний харааг хаахаар шийдсэн гэж бодож байгааг түүнээс асуув. Соки богтно хариулахдаа Жэхүн өөрийн үн цэнийг хэрхэн өсгөхөө мэддэг болохоос тэр бизгэв. Димишланд гэрэл бөмбөгний нүд гэлбон гэрэл бүхнийг хаахад хоёрын газарт бүгдээсэн хിവэр өждөв. Эцэст нь тэр хоёрын луу төхөж очиод толгой дээр нь гараа 50 өнөмшгүй тооцооллын ур чадвараа идэвхжүүлж
илрүүлснээр Жэхүн түүнийг удирдахжсэн үзэл сурталчилгааг арьсах боломжтой болжээ. Гинт хоёрын нүд илүү тодорхой болж Жэхүнийг танив. Инээн сэрсэн хിവэрэ манай залуу түүнийг биеийн дээрж байгаа эсхийг асуухад хоёрын босхойг орштон биеийн дээрж байгаа гэж хэлсэнж. Биеэр нь тахсан хүчтэй өвгтөс сууж өдөлгүй газар онов. Манай залуу өвгтөд уушлж бууж тэр ямар ч шалтгаангүйгээр өөрлөө дайрсныг санаасан боловч хойно дайрснаа сандаггүй болтой байв. Тэр яагаад ийм зүйл хийх ёстойгоо хан асуув. Тиймээс Жэхүн түүнийг оюун санааны хяналтын шившрэгт алдсан байсныг дуусгав. Гайхширсан хоёрын оюун санааны хяналт гэж юу хийж байгааг нь асуув. Гэвч тэр талаар бодоход тодорхой санаж чадахгүй царайг харж мөн сайн санахгүй байгаа хоолой сонсноо эргэн сачив. Гэрч хүнийг богино хугацаагаар ч гэсэн хинэх юм шившрэгүүд хөвчлөндөө дранг байдаг тус хоёрнд энэ нутггүй санагдав. Гэвч тэдэнд зөвхөн сранг болон түүнээс доош хурц чадвар ашиглаж болно гэж хэлсэн байсан юм. Дэмэлэнд баг зэргийн саатус гарсан эсвэл хин нэгэн хөндлөнгөөс орцсон байж магадгүй тал мэдэхгүй гэж Жэхүн түнд мэдэгдэв. Хоёрын хэсэг чимээгүй байснаа дэмэлэнд саатус гарсан байсан ч ямар нэг сонсогч ийм зэрэгчийн оюун санааны хяналтын шившрэг ашиглах ямар ч боломжгүй гэж үзв. Эцэст нь тэр хэрэг тийм бол хин хөндлөнгөөс орцсныг эсвэл яагаад энэ зүйл хийснийг Жэхүн мэдж байгаа эсхийг асуув. Гэвч Жэхүн мэдгүй гэдгээ хэлв. Гэсэн хэдий ч хэрэг үнийг хийсэн хүн ийм зүйл хийж чадсан бол энэ ихэнх хүмүүс зүрх гаргаж чадахгүй. Тийм л нэгэн байх магадaltaй гэж тэр нэмж хэлв. Жэхүн үнийг шууд хэлхийг хүсээгүй ч мэлистик туршлагаараа дамжуулангүй. Ямар хүн болохыг хоёрын өрөө чойч мэдэх болно гэдгийг мэдж байв. Гинт норнерийн системжүүнийг оюун санааны хяналтад орсон сонсогчийг аврах тэд даалгаврыг биелүүлж шагнал болгохоос картасныг зарлав. Эцэст нь хоёрын босхойг орчдов. Биеийн сүрсэн байгааг тэр ойлгосон ч жүүнд ганц чарах байхгүй байсан тул энэ нь түүний одоогийн хязгаар мөн эсгэд ирэлцв. Түүнийг эцэст нь босоход хоёрын өөрийгөө өмөрөхгүй гэдгийг хэлээд болсон явж дуусчихгүй. Гэвч Жэхүн түнд тоглоом шавлан байдлаар яргаар байх хэрэггүй гэд хоёрын явах боломжтой болсон тул өөрөө явах болсноо хэлв. Явхасаа өмнө Жэхүн үлцэх хугацаанд хоёуланд нь амжиж төсөв. Түүнийг ирэхэд хоёрын зогсоогоод нэрийн шишхоо санаж болгов. Гайхширсан Жэхүн түүнийг юу хийж байгааг асуугаад хэрэг нэрийн шишхгүй бол хасагдах болно гэдгийг сануулв. Үүнийг үл харгалзсан хоёрын энэ нь хамаагүй гэдгийг хэлээд Жэхүний бол чадсантай адилгүй ч гэсэн баггүй. Оноо цөглөх чадсанаа дуусав. Гэхдээ тэр ялагдсан мөчөр нэрийн шашхуу Жэхүнийх байх хэвээр гэж үзжээ. Тэрээр нэрийн шашхыг Жэхүн зүү шидснийхээ дараа энүүдад ялагдсан ч дараагийн удаа өөр байх болно гэдгийг хэлээд Мелисийн надмын үеэр нэрийн шашхоо буцааж хожино гэж амлав. Хоёрыг алах болсны дараа Демилайны систем түүнийг хасгацсныг зарлаж зүүнний багтаар тэг оноо өг. Хэсэг зөөр манай залуу зөвхөн арав. Тэг онооны үнэтэй гэдгийг нь мэдэх тэрхүү нэрийн шашхыг ширтэн зогсов. Гэсэн хэдий ч түүний хувьд энэ нэрийн шашхуу өнөөс хамаагүй илүү үн цэнтэй байв. Учир нь хоёрын урд өмнө маш их хүсдэг байсан тэмцэх авьяастай төржээ. Одоо тэр түүнийг хүлээн зөвшөөрч байна. Ухралт хийснээсээ хойш тэр нэрээдгүй зүйлийг тулсан юм. Гэхдээ энэ амжилтын мэдрэмж бол цаашин түвшинд байв. Царайндаа энээмсгэж тодруулсан тэр энэ бол ихшээс гэдэгт итгэж байв. Анх удаага тэрээр түүжийн сүл дорой байсан өнгөрсөн үеийн ардаа орхин урагшиж хийж байгаа мэдрэн алхах нь. Түүний дараа 72 цагийн арга хэмжээ эцэст нь өндөрлөж систем бүх хүмүүсийн цуглуулсан оноор тооцоолно. Жэхүн рекорд тогтоож цачирдам 1,503,000 оноо цуглуулснараа тэхгүй бодит ертөнцлөө буцаан шилжин. Оюутнууд бодит ертөнцөд иргэн ирэхэд манай залуу 1,503,000 оноо тийм ч муу биш гэж бодно. Гэвч юужун энэ бол тусаараа хэмжээний түүхэндх хамгийн өндөр оноо байхад тэр яагаад илүү баярч чадахгүй байгааг нь шууд хэлцэмжэн. Тэрээр энэ рүү хандан дэмжлэх хүсгэд энэ хэрэг тэд ганцхан цаг илүү үлдсэн бол 1,600,000 оноо авах боломжтой байсныг харамсан гэнэ. Энэ мөчид юужун багийн хон нь үнэхээр салиатай болохыг ойлгоно. Тэрээр ийм олон оноогоор хэсэг хугацаанд нийлээд тансаг амьдарч чадах тул тэднийг баясгах хичээхэд Жэхүн үнийг зөвшөөрнө. Хэрэг тэд оноогоо арав дахин өрчүүлж биш бодит мөнгөнд тэмдэгтийн ханштай бараг ижил төстэй болно гэж тэрээр тооцоолно. Тэд яг одоо 15,300,000 буюу ойролцоогоор 12,000 доллар алсан гэж хэлэхэд илүүдгүй. Бөгөөд үжин гасандаа амаа ангайлах нь. Энэ өвнийг сансаад ийм их хэмжээний мөнгө байгаа цачирдна. Манай залуу тэднийг нэгдүгээр байранд орсон ч хоёрдугаар байранд 1,480,000 оноотой байгаа бөгөөд бас урамшууллын оноо авах хэрэгтэй хийсэн. Урамшууллын онооны тухай яриа гарманд юужин Жэхүнийг барьж авахад тэрийг түүнээс салахыг оролдон урамшууллын оноо нь бараг сая орчим оноо байх ёстойг тайлбарлана. Тэр бүх мөнгөний тухай бод юужингийн царайг гэртүүлж сая урамшууллын оноо авах тухай ярианд энийг тойруулан бүжигч эхэлнэ. Тэднийг бүжиглж яхад тэд ердөө 3 хоногийн дотор 2,480,000 оноо авч 24,800,000 төгрөг хатсан гайхшин. Жэхүн мөчмөр санагдсан тул тэднийг бүжиглэхээ болохыг хүснэ. Бас бусад оюутнууд тэднийг жигсэн харцаар харж байгааг тэр анзаарна. Гэвч инструктор Шиоки өрөөнд орж ирж бүх хүмүүст мэдчилэх хүртэл охид дуусаарлаа. Тэрээр бүгдд өөрийгөө танилцуулаад шилдэг 3 яригчтай ярих зүйл байна гэж хэлнэ. Ховын яриа өрнүүлэхийн тулд тэднийг өөр тийшээ явцгаая гэж хүснэ. Тэгэхэд Жэхүн түүнээс энэ нь агнарын үеэр асан оноотой холбоотой эсхийг асууна. Түүнийг толгой төхөд Жэхүн яран арасан дагна. Бүсгүүчүүд түүнийг дагсангүй. Тиймээс тэд хаашаа явах гэж байгаагаа эхлээд асууна. Гэвч Жэхүн аль хэдийн мэдчихсэн бөгөөд тэд сэхвшин өрөө рүү явж байгааг хэлэхэд Шиоки түүний таамагийг баталж
захирч тэднийг дуудсан болохыг мэдэгдэнэ. Өрөөнд орч ирмэгц манай залуу суудалтаа сууж хөзөө очино. Тэрээр захирчийг хаана байгааг асуугаад энд дуудсан хүн нь өөрөө байхгүй байна гэж хэлхэн Шиокиг уурлуулах боловч тэр тэрвэрлэхээс өөр аргагүй төрнө. Араас нь дагаж ялсан бүсгүйчүүд Жихон яагаад гинт ингэж аашлаад байгааг гайхан хөшиж ярих ба Шиоки тэдний бас суудалтаа сухыг хэлэхгүй дуугүй засна. Тэдний суухад захирч орж ирж хоцорсондоо уучлалтгүй. Хоёр бүсгүй бүсэж Южун чангадуугаар өөрийгөө танилцуулж араас нь энэ дахад Жихон зүгээр сууж байна. Захирч тэдэнд хэн болохыг нь сайн мэдэж байгаагаа баяртайгаар хэлэхэд Южун өндөн ихэд ташаал авна. Жихон захирч хураацсан бөгөөд түүний хүлээгээд бараг зүр мөччих шаснаа хэлнэ. Энэ бүсгүйчүүдийг гайхшруулж тэр байтугай Шиоки энэ хүүхэд ухаанаа ашиж чаа юу гэж бодон сандрав. Захирч хоцорсондоо ямар ч шалтгаан байхгүй гэж хэлэх хүртэл өрөөнд хэсэг зур чимээгүй байдал нойлно. Тэрээр эцэст нь тэдэнтэй ярихад биш гэхэд бага зэрэг хугацаа хэрэгтэй байсан гэж нэмж хэлэхэд хон тэдэнд угааж цэвэрлэх боломж жагаатгүйгээр Димиланаас гараад 3 хонсны дараа шууд дуудсан учраас биш гэх цаг байгаагүй. Тэд жинхэнэ шалтгаангүй гэж шууд хэлнэ. Захирчдын царай дахин барих боловч энэ удаад тэр зүгээр л энийг хэлнэ. Тэрээр жижиглж байгаагаа ойлгоод энэ нь өмнөд байгаа хүмүүсийг сонирхсантай холбоотой гэж Жихон таамагшина. Эцэст нь захирч тэдэнд маш ашигтай мэдээ авчирснаа дуусгана. Энэ жилийн шинэ оюутнуудын орноор техний 3 байрыг эзэлсэн шилжтгүүдийн шилдэг болсон. Ялангуяа нэгдүгээр байр эзэлсэн Жихонд баяр хүргэнэ. Түүнийг ингэж хэлэхэд Жихон энэ бол бүгд түүний багийнхны ач гавьяа бөгөөд өөрөө ганцаараа үнийг хийж чадахгүй байсан гэж хэлнэ. Энэ үг захирчдыг ердийнхөөрөө эргэлзүүлж хүү чадвараа гайхуулах хүсэлгүй байна уу гэж гайхах түргэн. Тэрээр эцэст нь Жихонтай санаж нийж байгаач түүний бүхүүлжийг ажигласан бөгөөд шинэ оюутнуудын орнорын нэг сая 140 мянган онооны рекордыг үлэмж хэмжээгээр эвцнийг нь анзаарснаа хэлнэ. Тэрээр алга ташиж энэ үр дүн итгэмээргүй байсныг тэмдэглэхэд бүсгүйчүүд марталтан талархна. Гэвч Жихон түүнийг яг юу хэлэх гээд байгаа гэсэн хад Южун дахин санаа зовно. Захирч хэсэг ирэлцснээ эцэст Мис Академи тэдэнд хит хитэн тусгай даваа ирэх санал болохыг хүсэж байгааг тайлбарлана. Нэгдүгээр Академийн дотор байрны 5 тавтай өрөөг үн төлбөргүй болгоно. Хоёрдугаарт ихвчлэн өөрчлөлт захиалах шаардлагатай академийн байгууламжуудыг тэргүүн ээлжинд ашиглах эрх өгнө. Гуравдугаарт хэрэв тэд сургуулийн шалгалтанд хангалттай оноо авч чадахгүй бол шалгалтаа дахин өгөх боломжоор хангагдана. Саналаа танилцуулсны дараа захирч тэднийг юу бодож байгааг асуугаад хэрэв тэд саналаар нь зөвшөөрвөл академитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах болно гэдгийг тайлбарлана. Гэвч Жихон захирчийн гэрээг дуусгахаас өмнө уг саналаас татгалзаж байгаагаа мэдэгдэнэ. Уг ашиг тус сайхан сонсогдож байгаа ч Милас бол гавьяа зүтглийн хүндэтгэх газар тул. Эдгээр нь тэдний сар эсвэл түүнээс бага хугацаанд өөрсдөө олж чадах зүйлс гэдгийг манай залуу тайлбарлана. Тиймээс тэд шаардлагагүй төлбөр төлж байж эдгээрийг авах ёстой гэж бодохгүй байна. Эцэст нь тэрээр захирчдын гараас саналыг шүүрч аваад нөхцлүүдийг нь уншиж эхэлнэ. Рейдруудаар ажиллаж эхлэх мэрцэн академитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа олсон орлогоос адар хаяж тал жилийн турш 30 гаруй хувийг нь сургуульд хандуулах ёстой. Гэсний тэр орчин шин. Энэ үед Жихон захирчд энэ нь тэднийг шагнах гэсэн бос харин намнах гэсэн хэрэг гэдгийг хэлэх хүртэл захирчдын царай нэрээд бараа харагдана. Тэрээр захирчдаас андуурсан эсхийг асуухад нөгөө залуу хэсэг төр зогсоод Жихон ингэж бодож байгаа бол хийж чадах зүйл алга. Ялангуяа тэдний гэрээнд хүчээр гарын өсөг зураалах боломжгүй гэдгийг хэлнэ. Шийдвэрийг 3 хүнд үлдээж байгаагаа хэлэхэд бүсгүйчүүд энэ бүх байдалд бие биенээ хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харцгаана. Бага зэрэг чимээгүй байсны эцэст Южун уучлалтгүйгээд саналаас татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд энэ мөн ярьж татгалзсан. Захирч гүн бодолд алдсан мэт нүрээ дарж явж түүний гарын судлууд уураа барьж ядан тойно. Эцэст нь тэрээр энэ бол өөрийнх нь нөхч чадах хамгийн сайн санал байсан тул харамсалтай байна гэж хэлнэ. Гэсэн хэдий ч захирч тэдэнд тэхэн нэг удаа бодох боломж олгохоо сануулна. Ингээд тэрээр тархиугаа хур чадвараа ашиглан харцаа Жихон руу чиглүүлж бодлоо өөрчлөх бодолгүй хിവэр байгаа эсхийг хэлсэн. Тэр дараа Norner System түүний оюун санаанд ямар нэгэн хачин зүйл нэвтэрснийг мэдэгдэнэ. Жихон нүунийг хүлээж исэн бөгөөд тамхин ажиллал химик пассив ур чадварын ачаар дебафыг бүрэн эсэргүүцсэнийг систематикгүй түүнд дуусгана. Энэ бүхэн бач байх зур манай залуухаас нь карта гархан түүний хүчийг ашиглана. Учир нь тэр захирлыг хүчээ ашигласан тул эхнээсээ урлуулсан байжээ. Захирал яагаад ямар нэгэн хариу үйлдэл гараагүй гайхан хэсэг зуур тэндээ сууж архина. Эцэст нь манай залуу тэдэнд одоо явлаа гэж хэлэх бөгөөд Norner System түүнд тархи угаах нэртэй ур чадварыг олж тасныг мэдээлнэ. Өөрмөц зэрэглэлийн энэхүү ур чадварын тусламжтайгаар тэрээр өөрөөсөө сул дорой хүний хүснээрээ удирдах боломжтой болно. Хэрв хоёр тал эзэн зарцын харилцааг зөвшөөрвөл уг ур чадвар нь захирах спорт хувирна. Жихон босож ялангуяа Димиланд 4 хоног өнгөрөөсөн тул бүгд ярьсан нохойг дуртай тавьтууд явахыг санал болгоно. Жихон өрөөнөөс гарсны дараа Южун тэдэнд сайхан өдөр хүсхийг хүснэ. Мөн сайн ойлгоогүй хിവэр байгаа энэ тэдэнд тэгшээд явлаа гэдгийг хэлнэ. Оюутнууд эцэст нь явхад Жан инструктор Шиокиг өрөөнөөс хайх хүснэ. Тэрээр ганцаараа үлдэхдээ яаж гэж гайхаж энгийн нэгдүгээр курсын оюутан түүний өөрмөц ур чадварыг эсэргүүцэж чадхад тэр үнийг маш сонирхолтой гэж үзв. Гадаа Жихон бүсгүйчүүдээс Жавны саналаас татгалцсандаа үнэхээр зүгээр эсхийг нь асуув. Южун ихэндээ бага зэрэг татагдсан ч Жихоний хэлсэн бүхэн зөв байсан гэж хожим шийдснээ хүлээв.
Учир нь жин тэднийг залуухан болохоор сайхан үгээр хуурч зөвшөөрүүлж ташигсах гэж байгаа нэгт байв. Энэ мөн үг гэрээ таалагдаагүй бөгөөд татгалцсан хамгийн зөв сонголт байсан гэдэгтээ сансны зү. Үүнээс гадна тэрээр даваа ихээр гиснээс өөрийн гараар юм хатсан дээр гэж бодож байлаа. Жэхүн энийг анхаартай сансаад түүнийг ухаалаг нэгэн гэж ütсэн. Түүнийг цаг хугацаагаар буцахаас өмнө хүүтэй хүндий дүр төрхөөс нь тэсвэр байв. Гэтэл Южун тэднээс захирж Жиний талаар ямар нэг хачин зүйл анзаарсан эсхэр асуу. Учир нь тэд саналаас нь татгалзахад түүний царай маш чихтэй харагджээ. Энэ мөн үнтэй адил хон бодож ирсэнөө дуртаад захирч болон Баксигийн нар дэмлэн асуудлын талаар ганц ч үг гаргаагүй гонцлоо. Жун тэдний яриаг сонсоод энийгийн зүүн савин үнэхээр сайн болохыг анзаарав. Эцэст нь тэр Жэхүнгээс захирч Жиний талаар ямар нэг зүйл мэдсхийг асуухад тэр яагаад ингэж бодож байгааг нь асуув. Энэ түүнийг өргөж 50 байдаг атлас захиртай уулзсан тэр мөчид хачин түрэмгийн болсныг хэлв. Южун түүнтэй санал нийлж Жэхүнгээс захирчийн талаар ямар нэг юм мэддэгөөс хэлхийг шаардав. Тэрээр өрөөж бас сайн мэдэхгүй байгаа тал ямар нэг зүйл хэлэхэд хэцүү байгаагаа хэлв. Гэхдээ тэрээр академи дотор захирч байсан ч багш нар байсан ч хинт ч бүйтгээрээ гэж тэдэнд анхааруулв. Гэтэл энэ түн дээр төхөж очиод тэд түнд ч бас итгэж болохгүй гэсэн үг үү гэж асуув. Жэхүн түр зур гайхан загсахад Южун энэгийн ард гарч 90 нүдэндээ аимшигтай харц тодруулаад Жэхүнд ч бас бүү итэг гэж хэлв. Тэрээр Жэхүний ширүүн харцыг дурдаад нэг удаа түүнийг гэрт нь хүргэж өгөхийн оронд годомжны гол хаяад явсныг нь ярив. Жэхүн түнд хандан яагаад гинт өнгөрсөн олон жилийн өмнөх зүйлийг сөхөж тарьж байгаа гэсэн. Өөрсөн Южун түүний өснөөс завхааж навшмин гэж хэлээд тэр үед ямар хэцүү байсныг нь санаалав. Эцэст нь манай залуу Южуныг өөрөөсөө салгаж чадаад нар жаргасан тал орч ямарцгаая гэж санаж болгов. Салах цаг болоход тэр ямааргүй байгаа болтой. Би тэн цалж байгаа мөн гэж асуув. Хэсэг зөөр эвгүй чимээгүй байдал үүсгэхэд Южун тэр хоёр руу ширтв. Гинт тэр хоёрыг тэрээд энд яг өсвөр үеийнхний романтик кино шиг мэдрэмж төрөөд очно вэ гэж асуув. Тиймээс тэрээр өөртөнч бас цай гаргаж өгөхийг хүсв. Гэсэн хэдий ч Жэхүн түүнийг чирч холтоолон автын дотор байрны зүг зааж өгөөд очиж амрахыг хүсв. Тэрээр эцэст нь амархаар зөвшөөрч энэ араас нь дагав. Гэхдээ ярахаас өмнө Жэхүн цай амраарай гэж санаалав. Манай залуу одлохгүй хөвгүүдийн дотор байр руу явав. Тэр хаалхан дээр ирээд энд ирээд удсныг анзаарав. Тэр бүлэгнээс ханхлах хүчний хүчрсэн үнэр мөнгөгүй улмаас тасар хийдэггүй. Алхам тутамд нь чихрах шарыг санаад орондоо оров. Түүний бодлоор энэ дотор байранд хэдэн жилийн дараа ч үлдсэн хүмүүс бол ямар ч авьяасгүй нэгэн байв. Тиймээс маргааш хичээж дараад шинэ газар олно гэж найдаж байв. Учир нь дамыг нэг удаа үзэхэд хангалттай байлаа. Маргааш нь Жэхүнгүүгээ талаалтай хангалттай хийсэн гэж үзээд зогсов. Тэрээр анхны хичээлдээ бэлдэж эхлэхийн тулд тоор байр руугаа ирэв. Өдөргүй шидтэн мэрэгчлээ бүх нэгдүгээр курсын оюутнууд нэг өрөөнд цугларч манайгийн суурь тасах хичээлийн хуваарлагдсан багш Ким Жиан өргөө танилцуулахаар ирэв. Түүнийг ярьж хахад Жэхүнгийн багшийг таньдаггүй хүнээ бодоод хөмсгөө зангидав. Өмнө нь дайж нь байснаа бодсон ч тэр энэ багшийн талаар Кимч олон турсамжгүй байв. Тэр өдөргүй ажилласаа гарсан багш нарын нэг байж болох юм. Хэдийгээр мис сургуульд багш болох Ким чамар байгаагүй ч гэсэн мис сургуульд үлдсэн багш нар бол Жангийн хайсан өмх хоолн шуунсан Ким Сэки шиг хүмүүс байв. Жан тэдний их анхны хичээл нь анги танхимд биш. Харин ийм том байгууламжид туулж байгаалт гайхсан гэдэгт хэвчтэй байгаагаа хэлв. Түүний ард хэд хэдэн хаалхан нэгдэхэд тэр шалтгаан нь тэдний манай мэдрэг чанарыг шалгах явдал гэж тайлбарсав. Оюутнууд манай шогийг гаргаж байгаа болтой хаалгуудыг хараад цэцэрдэж тийшээ орох ёстой гэж хэлээгүй байхасаа гэж найдацгаа. Энэ нь анхны хичээл гэхэд хитрхи хүнд байна гэж гомдолж хаад Жун. Энэ манай шоу өмнө нь харж исэн манай шоуд төстэй санагдаж байгаа ч хамаагүй бага манайтай босхойг анзаарав. Багш Жиан тэдэнд одоо харж байгаа зүйлийг манай өрөө гэдэг гэж тайлбарлав. Энэ нь тэдний шигтээр суралцагчдад зориулсан гэлдүүдээс хөвчлэгддэг манай шаан дээр үндэслэн баригдсан аж. Тэрээр манай шаанаас гарна гэдэг барилж боломжгүй зүйл бөгөөд тийм учраас үүнийг бэлдсэн гэж тайлбарлав. Хачирхалтай нь манай залуу өөрийн гэлдэх манай шаанаас гарч чадчихсэн юм. Манай өрөө нь олон жижиг өрөөнүүдэд хуваагддаг. Эхний өрөөний манай нагаар манж дах хэмжээтэй ижил төстэй боловч цааш гүнзгийрэх тусан манай зузаардаг. Дунджаар Мисс Академийн нэгдүгээр курсын суралцагч ихвчлэн 3 дугаар төвшөнд хүрч чаддаг. Төгсөх ангийн суралцагч 7 дугаар төвшин орчинд хязгаартай хүрдэг. Энэ хичээлээр тэд манай мэдрэг чанар нь ямар төвшөнд байгааг олж мэдэх болно. Жиан суралцагчдад игнээ жагсаад араас нь дагахыг хүсв. Тэрээр шалгалтын явцад хүндрэлс гарвал гараа өргөж тослох багш нарыг дагаад өрөөнөөс гарч болно гэдгийг санаалав. Өдөргүй тэр манай өрөөнүүдийн нэг рүү ороход суралцагчид араас нь орцгоо. Бүгдийг орсны дараа багш Жиан суралцагчдын хинэнч 1-р төвшөнд ямар нэг хүндрэлтэй тулгараагүй байгааг тэмдэглэв. Тэрээр 2 дугаар төвшөнд рүү шилжихээр шийдэв. Тэднийг ороход зарим суралцагчид анцгаадаж хэвсэн бөгөөд багш нар тэдэнд туслах шаардлагатай болов. Тэднийг гарсны дараа Жиан үлдэж хоцорсон хүмүүсийг 3 дугаар төвшин рүү дагаад орохыг хүсв. Тэднийг ороход ангийн бараг тал хувинд гараа өргөв. Гэвч Жэхүн Южун энэ нар энэ үед ямар нэгэн байдлаар нөлөөлөд тавтаагүй бололтой байв. Багш Жиан үлдсэн хүмүүсийг дөрөвдүгээр төвшин рүү даахыг хүсгэд илүү олон хүн гараа өргөв. Тав тохгүй болсон хүмүүс гарсны дараа тэр 5 дугаар төвшин рүү шилжихийг санал болгож
Тэр үед илүү олон хүн чөлөө өсөв. 6 дугаар түвшин гэхэд хэдэн хүн ядарч төвөрцсөний улмаас харагджээ. Юу Жунжээ хүнгээс амь сосоход хэцүү болж хичээж гэнэ үү гэж асуухад тэр үгүй байх гэж хариулв. Үүж явж улам өрчинжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэвтгүүрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайктарч согсоо маань заавал бүртгүүлээрэй.